Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Багш нь өнөөдөр та бүхэндээ эсэлтийн шалгалтанд хэрхэн бэлтгэх талаар бяцхан зөвлөгөө хүргэхээр бэлэн боллоо. Та бүхэн минь анхааралтай сонсоод өөрт төрсөн шин санаагаа дэвтэртээ тэмдэглэж аваарай. Шалгалтанд бэлтгэхийн өмнө хийх материалаа зөвшөөрлөх. Үүнд эсэлтийн ерөнхий шалгалтын ном, сурах бичиг, интернетээс татсан эсэлтийн ерөнхий шалгалтын өмнөх жилүүдийн материалууд гэх мэт өөртөө хэрэгтэй намралтын хугацаанд хийн гэсэн зүйлсээ бүгдийг тулгуур тавих хэрэгтэй. Эдгээр материалууд дээр үндэслэн төлөвлөгөө гаргана ажиллана. Төлөвлөгөө гаргахдаа 5 гарагт аль материалыг хийх вэ гэх мэтчлэнгээр тодорхой хийх зүйлээ дэс дараалалтай бичиж төлөвлөнө гэсэн үг юм. Тодорхой цагт хийх. Тодорхой цагт хийх гэдэг маань ямар утга санааг илэрхийлж байгаа юм бэ гэвэл эсэлтийн ерөнхий шалгалт маань жил бүр тухайн хичээл тодорхой нэг цагт явагддаг. Жишээлбэл 2020 оны эсэлтийн ерөнхий шалгалт орос хэлний хичээл 11:40-оос 13:40-ийн хооронд авна гэж үзвэл та бүхэн өглөө болгон 11:40-оос 13:40-ийн хооронд орос хэлээр давтах хэрэгтэй. Яагаад ингэж хийж байгаа юм бэ гэвэл хүн ямар нэгэн тодорхой цагт хичээлээ давтснаар тухайн цагтаа хүний тарих илүү сайн ажилдаг болох нь судалгаагаар батлагдсан. Тийм учраас 11:40-оос 13:40-ийн хооронд орос хэлээ хийгээд хэвшчих юм бол бид нар шалгалтын дээр толгойч нь илүү сайн ажиллана гэсэн үг. За тест дасгал даалгаврыг бичиж тэмдэглэх дэвтэр гаргах хэрэгтэй. Тэгэхдээ манай сурагчид аль хэзээ энэ дэвтрээ гаргаад тэмдэглээд явж байгаа гэж багш нь бодож байна. Аливаа зүйлийг нэг удаа бичих нь 7 удаа уншсантай тэнцдэг гэж эрдэмтэд үзсэн байдаг. Тийм учраас олон удаа уншснаас илүү бичиж тэмдэглэх нь хүний тархинд илүү сайн тогтож дараа нь бид нар эргээд түүнийгээ сэргээхэд хэрэгтэй зүйл юм аа. За сонсох даалгавраа хийж дуусныхаа дараа алдаагаа бичнэ. За юун дээр алдсан байгаагаа сайн бичиж тэмдэглэж аваад түүнийгээ дахин уншиж судалсныхаа дараа дахиж хийж үзэх хэрэгтэй. Хэрвээ дахиж алдаж байвал багшаасаа дараа нь асууж эсвэл найз нөхдөдөө энэ тухайгаа ярилцаад тухайн мэдлэгээ илүү хүм ойлгож авах хэрэгтэй. Сайн ойлгоогүй зүйлийг хүн их амархан мартдаг шүү дээ. Өөртөө хэрэгтэй сайтуудыг олж ашиглах хэрэгтэй. За үүнд бол эсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой зөвлөгөө өгсөн ч юм уу, эсэлтийн ерөнхий шалгалтын материалууд байдаг сайтууд, эсэлтийн ерөнхий шалгалтын материалыг бэлдэж хийгээд оноогоо шууд харах боломжтой сайтууд зөндөө байдаг. Үүн дотроос өөртөө хэрэгтэй гэж үзсэн сайтуудаа олж ашиглах хэрэгтэй. Хариултын хуудсан дээр ажиллах дадлага хийх хэрэгтэй амралтын хугацаанд. Энэ дадлага нь ямар ач холбогдолтой юм бэ гэвэл бид нар дараа нь улсын шалгалтын эсэлтийн ерөнхий шалгалт өгөхдөө хариултын хуудсан дээр алдаа мадаггүй ажиллаж сурахад маань хэрэгтэй юм аа. За өнөөдөр багш нь та нартай сонсох даалгаврыг хэрхэн ажиллах талаар бяцхан зөвлөгөө өгөхөөр шийдсэн. Яагаад заавал сонсох даалгаврыг онцолж авч байгаа юм бэ гэхээр сүүлийн хэдэн жилийн хугацаанд Орос, Монгол, Англи хэлний хичээлүүд бол сонсох даалгавартай болсон. Гэвч манай сурагчид хамгийн их алдаа гаргадаг даалгавар маань энэ сонсох даалгавар байгаа. Тийм учраас сонсох даалгавар дээр хэрхэн ажиллах талаар өнөөдөр хэдүүлээ ярилцъя. За сонсох даалгаврыг ажиллахын тулд хамгийн үр дүнтэй арга нь видео, тухайн хэл дээр видео үзэх байдаг. За видеогоо үзэхдээ гол агуулгыг ойлгохыг хичээж үзэх хэрэгтэй. Заавал бүх үгийг ойлгох шаардлагагүй. Зөвхөн тухайн видео ямар утга агуулгатай вэ гэдэг хамгийн гол зүйлийг л ойлгохыг хичээх хэрэгтэй. Үүнийхээ дараа бол тухайн видеогоо ихтэй буюу тексттэй зэрэгцүүлэн үзэж өөрийнхөө ойлгох үгийг шалгах хэрэгтэй. Мэдэхгүй үгийг бол агуулгаас нь таах гэж оролдоно. Заавал төл өчиг үзэхгүйгээр эхлээд тухайн агуулгаас нь ямар утгатай үг юм бэ гэдгийг нь ойлгохыг оролдох хэрэгтэй. Үүнийхээ дараа төл өчгөөс утгыг хараад шинэ үгийн дэвтэртээ тэмдэглэж аваад шинжилнэ их үр дүнтэй. Дасгал даалгаврын зааврыг сайдар ойлгох бол бас нэг чухал алхам юм байна. Яагаад гэвэл зарим сурагчид маань дасгал даалгаврын зааврыг сайн ойлгоогүйгээс хийж чаддаг зүйлээ буруу хийх, буруу бөглөх тохиолдол маш их гардаг. Энэ бол эсэлтийн ерөнхий шалгалтын түгээмэл алдаануудын нэг. Тийм учраас дасгал даалгаврын зааврыг маш сайн ойлгож энэ амралтын хугацаанд
Элэлтийн ерөнхий шалгалтын жишг даалгавруудын зааврыг дэвтэр дээр бичээд орчуулад утгыг мэдэж авах хэрэгтэй. Энэ даалгаврын заавар маань дахин ирэх магадлал өндөртэй. Сонсох дасгалын дараах даалгавруудыг хийж гүйцэтгэх нь эхлээд дасгалаа сонсоод дараа нь сонсох дасгалын дараах өгөгдсөн даалгавруудыг хийж гүйцэтгэнэ гэсэн. За хийж гүйцэтгэсний дараа мөн алдаа гаргасан бол дахиад ихээ унших хэрэгтэй. За багш та нарт өнөөдөр сонсох чадвараа сайжруулах арга замын талаар ярихаар бэлтлээ. За хамгийн үр дүнтэй гэсэн хэдэн аргыг багш та нартай хэлж өгье. За үүнд бол ямар нэг юмыг дахин давтан сонсох маш чухал. Яагаад гэх юм бол хүн юмыг дахин сонссноор дадал болоод тэрийгэ төвөггүй сонсож чаддаг болно гэсэн. Ямар нэгэн зүйлийг сонсоод төвөггүй ойлгох чадвартай болно гэсэн. Бид нар эхээс төрөөд монгол хэлийг мэдчихэд төрдгөө шүү дээ. Өдөр болгон эцэг их хамаатан садан өвөө эмээгийнхаа ойр дотныхоо хүмүүсийн ярьж байгаа тэр монгол хэлийг өдөр тутам сонсдог учраас бид нар монгол хэлээр хэлд ордог. Яг үүнтэй адилхан ямар ч гадаад хэлийг сурж байгаа хүн дахин давтан сонсч иж анх хэлд орж байгаа хүүхэд шиг энийг дахин давтан сонсч иж дадал болоод сонсох чадвар чинь сайжирна гэсэн үг. Тийм учраас залхууралгүйгээр дахин давтан сонсох хэрэгтэй. Өдөрт доод тал нь 20-30 минутыг сонсох хэрэгтэй. Ямар нэгэн эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн гэх мэт өөр хүний яриаг сонсох юм бол илүү сайн үр дүнтэй. Зөвхөн эмэгтэй хүний яриаг сонсоод байх юм бол эмэгтэй хүний яриаг сонсож ойлгодог болно л гэсэн үг. Тийм учраас нэг өдөр эрэгтэй хүний яриаг сонсоод дараагийн өдөр эмэгтэй хүний яриаг сонсоод түүний дараа хүүхдийн яриаг сонсдог гэх мэтчлэн аргыг хэрэглэх хэрэгтэй. За сонсоод ойлгосон зүйлээ бол бичиж тэмдэглэх юм бол маш үр дүнтэй. Яагаад гэх юм бол сонсоод ойлгосон үгүүгээ шалгана, дээрээс нь зөв бичиж чадж байгаа үгүүгээ бас өөрийгөө хянаад явах боломжтой байх нэ. Шинэ үг хэллэгийг олон дахин сонсоод авах юм бол хүнд их амархан чиглэгдэг. Тэгэхдээ энэ маань нэг үгийг дахин тавьж сонсно гэсэн үг биш. Тухайн шинэ үг хэллэхдээ олон янзын зүйлийг сонсож шийдлээ гэсэн үг. За видео бичлэг үзэх, дуу сонсох гэсэн аргууд бол эрдэмтдийнч төр олон хэл сурсан хүмүүсийнч төр биднэрт өгдөг хамгийн гол зөвлөгөөнүүдийн нэг. Энэ бол хамгийн үр дүнтэй арга гэж тэд нар ам нэгдэн хэлдэг. За хэл төвшрүүлэх дасгал хийх нь мөн хүний сонсголт төдийгүй хэл ярианы хөгжилд маш их чухал ач холбогдолтой байдаг юм. За дуртай нэвтрүүлгээ тухайн хэл дээр нь үзэж явах хэрэгтэй. Яагаад гэх юм бол хүн өөрийнхөө дуртай зүйлийг маш анхааралтай сонсож, маш сонирхолтойгоор сонсдог учраас сонирхолтой зүйлээ үзэнгээ тухайн хэлийг сураад дээрээс нь сонсох чадвар нь давхар хөгжиж явна гэсэн үг. Үүнтэй нэгэн адилхан дуртай зүйлийнхээ талаар орос хэл дээр, англи хэл дээр, ямар ч хэл дээр тухайн өөрийнхөө судалж байгаа хэл дээр унших юм бол бас их сонирхолтойгоор нэг мэдэхэд уншиж бичиж сурна гэсэн. За дадлын тестийг шалгалт өгч байгаа мэтэр хийх гэдэг маань элэлтийн ерөнхий шалгалтын дадлын тестүүд интернет дээр маш их байдаг. Та нар маань өөрсдөө тэрийг бие даан татаж аваад яг шалгалт өгч байгаа юм шиг 80 минутанд тэрийг хийх хэрэгтэй. Тэгээд би аль дасгал дээр хэдэн минут хийж ийн, аль дасгалыг алдаж байна гэдгээ өөртөө анализ дүгнэлт хийгээд тэр тал дээр илүү давуу хичээлэх хэрэгтэй гэсэн. Хэрвээ бүр огт мэдэхгүй, чиний хийж чадахгүй, тийм үнэхээр давж чадахгүй зүйл байгаа бол хичээл эхлэхээр багшаасаа асуугаарай. Сонсох даалгаврыг амжилттай хийх 10 алхмыг одоо багш та нартай танилцуулъя. За нэгдүгээрт нь завл гаруул сонс. Завл гаруул сонс гэдэг маань автобусын дотор сууж явахдаа, хүмүүнийг хүлээж авахдаа, ямар нэгэн зав чөлөөтэй байх үедээ заавалчгүй ямар нэгэн зүйлийг орс хэл дээр сонсноо гэсэн үг. Хоёрдугаар шинэ үгсийн сангаа баяжуул. За мэдээж үгсийн сан маш чухал учраас үгсийн сангүй бол бид нар тухайн хүнийхээ яриаг сонсоод ойлгохгүй. Тийм учраас өөртөө сонирхолтой байдлаар шинэ үгээ өөрийнхөө нүдэнд харагдах газар бичиж наадаг янз бүрийн арга хэрэглэж шинэ үгээ тогтоох хэрэгтэй. За дөрөвдүгээр сонсохдоо бэлт гэдэг маань
өөртөө орчин бүрдүүл гэсэн үг. За 5 дугаар татварах зүйлсээс хол бай. 6 дугаар өгүүлэгчийн сэтгэл хөдлөлийг ажиглал. Тухайн хүн баярлаж хуурж ярьж гин үү, асууж ярьж гин үү гэдгийг анхааралтай сонсох хэрэгтэй. 7 дугаар дор бүрэн тэмдэглэж ав. Тухайн сонсон зүйлээс хэрэгтэй мэдээллийг дэвтэр дээрээ тэмдэглээд авах юм бол дараа нь даалгавар хийхэд биднэрт хэрэгтэй ахнаа. 8 дугаар гол санаанд анхаарлаа төвлөрүүлэх. Түрүүн багш нээлсэн шинэ үг бүрийг мэдэх албагүй зөвхөн тухайн ихийн гол санааг л ойлгож авах хэрэгтэй байна. 9 дугаар хэн хизээ хаана хэрхэн яагаад гэдгийг дэвтэр дээрээ сонсонгоо тэмдэглэж явах нь. Тэгэх юм бол асуултанд хариулах, дасгал даалгавар гүйцэтгэх гэх мэтчлэн зүйлсэд танарт хэрэг болно. 10 дугаар тесттэй бөглөхдөө сайтар тунгаан бод. За. Эдгээр 10 алхмыг биелүүлэх юм бол бид нар амжилттай сонсох тусалаа хийх нэ. Одоо багш танарт эсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэхэд хэрэгтэй сайтуудыг харуулна. Та бүхэн эндээс өөрсөндөө хэрэгтэй гэсэн сайтыг дэвтэр дээрээ тэмдэглэж аваад гэртээ бие даан дасгал даалгавар хийгээрэй. За энэ цэнхрээр тодруулсан байгаа образование на русском гэсэн хаяг маань хэрвээ та нар ороод үзвэл бидний саяны ярьсан сонсох дасгалууд маш их хэмжээгээр байгаа. Энийг бие даан гэртээ татаад тестийн сан үүсгээд амралтын хугацаанд хийгээд давтлага болгоод хэрвээ ойлгохгүй юм бол багшаасаа асуух асуултуудаа бэлдээд ирээрэй хүүхдүүдээ. За анхаарал тавьсанд баярлалаа. Одоо багш та бүхэндээ гадаад хэлийг үр дүнтэй сурсан зарим нэгэн сурагчдын ярианд сонсгоё. Эндээс та нар өөрсдөө зөвшөөрсөн шин санаагаа тэмдэглэж, дэвтэртээ тэмдэглэж аваад амьдралдаа хэрэгжүүлээрэй. Ингээд та бүгдээрээ орос хэлний эсэлтийн шалгалтын дээр 800 оноо авахыг хүсье. Намайг Тунгалаг Тамир гэдэг Эрдэнэ Ундраа цогцлбор 77 дугаар сургуулийг 2018 онд төгссөн. Одоо Монгол Улсын боловсролын их сургуулийн Монгол хэл уран зохиолын багш мэргэжлэр суралцж байгаа. Монгол хэл, англи хэл, нийгэм, математикийн хичээлээр яш өгсөн. Монголын хичээл дээр хамгийн өндөр оноотой 800 оног авсан. Сайн байцгаана уу? Намайг Намун Заяа гэдэг 21-р дунд сургуулийг төгссөн. Газар зүй, физик, нийгэм, мат, англи хэл хичээлүүдээр өгсөн. За тэгээд математикийг 770 оноод. Сайн байна уу? Намайг Төмөндөр гэдэг. Би Монгол Улсын их сургуулийн 2 дугаар түвшний сэтгүүл зан ангиас олцдог. Би 2017 онд нийслэлийн 28 дугаар сургуулийг төгссөн. Ешийн нийгэм, англи хэл, монгол хэл 3-аар студийн шалгалтаа өгсөн. Сайн байна уу? Намайг Баттгэл гэдэг. Би 2015 онд Тархуул аймагт оюуны төгсгөл сургуулийг төгссөн. Тэгээд нийгэм, англи хэл, түүх, физик, математик гэсэн 5 хичээлээр бол ерөнхий шалгалтаа өгсөн. За намайг Сэргэлгийн Намхаа гэдэг. Тэгээд Дорнод аймгийн Улсын тэргүүний үндэсний лаборатори хаан улс цогцлбор сургуулийг 2017 онд төгссөн. За миний хувьд ирээшүүдээ гэх юм бол монгол хэл, нийгэм, англи гэж өгсөн. Тэгээд хамгийн өндөр оноогоо монгол нийгмээр за дунд нь бараг 749 баха. Тэгж авч ирсэн. Сайн байцгаана уу? Би нийслэлийн тэргүүний 21-р сургуулийг төгссөн. Тэгээд төгсөхдөө болохоор нэг түүх, нийгэм, монгол хэл, англи хэл гэсэн хичээлүүдээр яш өгөө. Тэгээд англи хэл болон нийгэм гэсэн хичээлээр Монгол Улсын их сургуульд орсон байгаа. За ер нь их онцгой арга барил гэхээр ашиглаагүй. Зүгээр энгийн яг өдөр тутамдаа байнгын бэлддэг. Ерөнхий онлайн илүү их сайжруулж бэлддэг байсан. Би математик, физик хоёр дээр нь хөвчлэн 11-р ангиасаа ер нь гүнзгийрээд эхэлсэн байсан. Тэгээд ерөнхийдөө яг тогтмол энгийн яг ажлын өдрүүдээр тогтмол цагт тогтмол юм ингээл энгийн л бэлтжижсэн. Миний хувьд гэх юм бол би англи хэл, нийгэм, монгол 3-т бэлэгтэй шалгалтуудынхаа өнгөрсөн жилийн төшиг даалгавруудыг хийдэг байсан. Тэгээд бүгднийг хийгээд тэгээд хамгийн хаалтсан тэр одоо зүйлүүдээ харж агаад би юун дээр илүү хадж ин гэдгийг харж агаад бүлдэг тэрэн дээр илүү ажилтдаг байсан гэх юм уу. Тийм тактик шалгалтандаа бэлддэг байсан. Математикийн давтлага бол бүтэн жилээр авсан. Тэгээд яг үндэ бол би математикт бол тэнц сайн биш. Тэгээд одоо эцгийн шалгалтаар бол математикийн давтлаганд явсан. Тэгээд тэндээс ч нэг юм сайн сураагүй. Тэгээд англиний хувьд болохоор намайг одоо юу нь бол багаас минь англиар сайн байсан мэддэг болохоор юусэн ямар нэгэн тийм давтлага юу одоо шалгалтандаа бол
бараг бэлдэг баг өөрөөр шууд орсон. За би нийгмээ бэлдэж байхдаа нөгөө плед бэлддэг гэсэн. Плед бэлдээд одоо аль нь алинтайгаа зөв те тэр ингээд харж хээжилдэг байсан. За Монголыг бэлдэхдээ тэр дүрмүүдийг маш сайн цээжилдэг байсан. Тэгээд ихэвчлэн нөгөө сургуулийнхаа багш нартайгаа л маш сайн хамтарч ажилласан. За миний хувьд болохоор яг хичээлээр тустайгаа жишээлбэл нийгмийн ухааны хувьд тэгэхэд яг тэр тухайн хичээл дээр ирж болох бүх агуулгыг нь ядаж 1-2 удаа уншижсан байдаг. Жишээлбэл нийгмийн ухааны хичээлийн хувьд бол 10, 11, 12 дугаар ангийн сурагчдээс ер нь орж ирдэг түүгээд тийм болохоор яг тэр хичээлийн ном сурагчдыг бүгдийг нь ер нь бараг чэйжлэх шахав бүгдийг нь уншиж бэлддэг байсан. За 1 сарын хугацаанд ерөнхийдөө сэтгэл зүйн бэлтгэл аягүй хийсэн. Тэр нь илүү чухал санагдсан надад. Тэгээд хичээлүүдтэй ерөнхийд нь ер нь л бэлддгээрээ л бэлдэжсэн шүү дээ. Миний хувьд болохоор ерөнхийдөө яг хийсэн зөв сэтгэлийн аягүй их бэлтжижсэн. Дээрээс нь цагийн менежмент дээр аягүй их анхаарч байсан. За жишээ нь янз бүрийн энэ тэнд болж байгаа сорил олимпиадуудад ээжтэй ойролцоо байдаг агуулгатай ирдэг тиймэрхүү сорил олимпиадуудад их орж өөрийгөө сорж хаана явж ийн хэдэн он авж ийн гэдгийг аягүй их хардаг байсан. Бас яг давтахтаа бол явж л байсан. Тэгээд бодох юм гэвэл юу их сандарч ирсэн яг юу байдгийг сайн мэдэхгүй болохоор нэг л том их сургуульд орох тийм боломж гарсан тийм шалгалт болохоор их л сандарч ирсэн. Тэгээд ер нь бол би ингээ өөрөө дотроо бол ийм хичээлүүдээр би бол илүү сайн үн гэдэг мэдж байгаа. Тэгээд тэр хичээлүүдээ болохоор илүү сайн бэлдээд яг эцэг эхийн шахалтаар математикийн тоглолтод явж ирсэн бодоод тэрийг явж байгаа шиг харагдаж байгаа боловч би яг өндөө бол үнэхээр тийм сайн бэлддэг байсан тийм. Миний хувьд бол хуваарь бэлтжижсэн. Яг ийшийнхаа нөгөө өнгөрсөн жилүүдийн жишээ даалгавруудыг бэлдээд юун дээр эхлүүлж байна. Тэн дээрээ бэлдээд давхар нөгөө сургуулийн багш нараас асуу зүйл байвал асуугаад тэгж бэлддэг гэсэн. За 1 сарын хугацаанд гэвэл яг ерөнхийдөө 10 жилийн сургууль дээр сонгон давталгууд бүгд хичээлэх болчихдээ шүү дээ. Тэр нь хүүхдүүдийг яг энэ бол яг чиний хугацаа чи өөрийгөө ингээд юмнаа тусгаарлаа тэгээд хаан уул цогцлол сургуулийн дотор байранд байсан. Тэгээд дотор байрны хүүхдүүд бол нэг давуу талтай гэртээ очиод хүүхдүүд чи хийх юмтэй байдэн шүү дээ. Бид нар л очиод хоолнд бэлэн те. Баар ингээд оор морын засцсан. Тэгээд тийм болохоор ч ингээд цаанаас нь тэр дотор байрны багш нар жижигрүүд бүх юмнаас тусгаарлаж өгдөг байсан л та. Тэрний хүчинд бас маш сайн бэлдсэн те өглөө оройгүй. Миний хувьд болохоор яг сүүлийн 1 сар тулж ирэхэд би өөрийнхөө бүх бэлтгэлийг багасгасан. Ягаад гэвэл хүн бүхэл бүтэн 12 жил сурсан мэдснээ шалгуулж байгаа учраас яг тэр бүх зүйлээ яг хангалттай мэдэх хугацаанд мэдэж авсан гэж үзсэн учраас сүүлийн 1 сар хичнээн хичээгээч яг тийм хэрвээ чи тийм сайн бэлдэж чаддаг бол тийм онцгой өөрчлөлт бас гарахгүй гэж би үзсэн болохоор 1 сарын хугацаанд яг бэлтгэлээ багасгаж өөрийгөө багаар амрааж эхэлсэн. Сурагчдын бичлэгээс та бүхэн маань өөрсөндөө төрсэн шин санаагаа тэмдэглэж авахын зэрэгцээ амьдралдаа хэрэгжүүлээд эсэлтийн ерөнхий шалгалтын амжилтаа өгөөрэй. Ингээд та бүхэндээ хичээлийн анхааралтай сууж үзсэнд бүгдээрэнд нь баярлалаа. Эсэлтийн ерөнхий шалгалтаа та бүхэн бүгдээрээ 800 оноотой өгөөрэй гэж багш нь хүсье.